За хэрэглэх газрын даргын үгийг бас аудитын төсвийн доктортой хөдөлгөөн сонсож байгаа. Ер нь цаашдаа бид нар аудитын төгөлд зөвлөмжөө нэлээд чангаруулах ёстой. Гүйцэтгэх засаглалыг шахах ёстой. Та хэд бол улсын хурлын нүд чих. Тэр түрүү хэллээ шүү. Яг энэ шаардлагуудаа тухай бүрт нэхэд за болохгүй бол тэр хуулийн дагуу төрөний үндэслэлүүдийн дурдаад явуулах ёстой. За миний хэлсэн энэ асууж байгаа асуулт бол төсвийн тухай хуулийн 73 их хоёр сайдаа. Төсвийн ерөнхийлөгчийн ерөнхийлөн захирагч гэж байна. Тэр төсвийн ерөнхийлөн захирагч гэж юм бэ? Ерөнхий сайд, салбарын сайд нар. Тэр энийг би асуугаад байгаа байхгүй. Энэ дээр би нэг асуултанд гүйцээгээд хариулт авчий. Одоо яах вэ? Манай ерөнхий сайд маань урд нь ингээд бүх засагт нь байсан байна. Одоо төсвийн ерөнхийлөн захирагч. За их хоёр сайд хариулъя. Гэхдээ харин хэлээд байна л да. Төсвийн ерөнхийлөн захирагч гэдэг чинь их хурлын гишүүн бөгөөд засгийн газрын гишүүдийг хэлээд байгаа байхгүй юу? Одоо энэ Ган Төмөр сайдаас эхлээд энэ одоо Алтан гэрэл хэн юм энэ чи талд нь энэ хүмүүс чи хариуцлах үйлдэл огцорчод байгаа байхгүй юу? Улс төрийн хариуцлагыг би яриад байна шүү дээ. Улс төрийн хариуцлагыг яриад байна. Улс төрийн албан шаалтнууд нь хариуцлагаа өрөөд тэр засгийн газар нь огцорцсон. Бид нэр тэр засгийн газрын төсвийн гүйцэтгэлийн тайлан сонсоод байгаа шүү дээ одоо. Хоёр засгийн газрын төсвийн гүйцэтгэлийн тайлан сонсоод байгаа байхгүй юу? Оюун эрдэнэ Зандан шитрэг гэсэн хоёр засгийн газрын төсвийн гүйцэтгэлийн тайлан сонсоод байгаа шүү дээ. Одоо энэ алдаа дутагдлыг хамгийн гол нь дахиж гаргахгүй байх нь одоо Ган Төмөр даргаыг энд оруулж ирээд зодъё гэдэг байгаа юм уу? Нийлж байгаа зодъё гэдэг байгаа юм уу? Нэг юм яриад шүү дээ.